Зя сайн байцгаана уу? За сүүлд Galaxy Trip Fold-ны бичлэг хийсэн. За тэгээ комент гэж яста авах юм алгаа нэрийг гээсэ. За яг хувийн зүгээс бол би бол яг Galaxy төрлийн утаснууд нэг дуртай бол биш. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ жоохон Galaxy утасны талаар давуу талыг ярилцсангаа S загварын талаар хуваалцгаая. Баг зэрэг эерэг бичлэг хийцгээе. Би Positive Brothers. За өнөөдрийн бидний ярих утас бол Galaxy S 25 утасны бүх загваруудыг болон Samsung компани талаар өөрсдөө хэдүүлээ нэг гүн ярилцах бол. За анх Galaxy S series-ийн анхны S1 загвар дэлхийд гарч ирж бол тухайн цаг үедээ хамгийн шилдэг утаснуудын жигсаалтанд багтчихсэн. За бүр хуучны хүмүүсийн дурсамжийг сонсох юм бол та нар 2000 оны их үед Солонгосын Galaxy утсыг бариад Хятадд очиж ямар ч олон Хятадуудад бол үнэхээр их гайхуулж чадхаараа дээдлэн гайхуулдаг байсан одоо утас гэсэн үг шүү дээ. Ер нь солонгосуудын утас чинь. За барыг та хэд аав ээж ах эгчнэр бол нэг иймэрхүү түүх ярьж исэн түүхүүд маш их сонсч исэн баг. Ер нь бол Galaxy утас бол маш сайн утаснууд заяа. Зах зээлийн үнэлгээнд дээрх утаснууд нь бол хамгийн баг л одоо топ tier утаснуудын чагсаалтанд багтах нь бол ойлгомжтой. Зүгээр асуудал юу юм бэ гэхээр хятадын зах зээлийн утаснууд бүр хэтэрхий өндөр хурдтайгаар хөгжөөд тэгээ Galaxy утас ерөнхийдөө бол зарим нэг тал дээр гүйцэж авч чадахгүй байгаад байгаа нь учир нь байгаа юм. Тэгээ Galaxy утасны хувьд бол ер нь бол бидний мэдэх одоо арай шинэлэг технологиудыг гаргаж ийсэн. Тэгээ тэр технологиудаар ч одоо хүртэл тэргүүлж байгаа. Жишээ нь одоо Curved болон ээж дэлгэцтэй утаснууд байгаа. За анх гарч ирсэн тэрхэн сэтгэгдэл бол ер нь бол цаг харж байгаа юм шиг тийм яг л нэг тийм бугуун цагаа харж байгаа юм шиг утаснууд илүү гаргадаг гэсэн. Хоёр дахь юм нь юу юм гэхээр одоо Deep UI, One UI гэх зэрэг энэ илүү нөгөө UI талдаа илүү анхаардаг тий. Тэгэнгүүтээ тэр нь бидэнд илүү эрхчлөө өгдөг нэг илүү дутуу бид нар нэг стресс ингээд орчуулад байхгүй. За хятад утаснуудад ялгаатай Galaxy утасны талаарх бол ер нь бол хамгийн том давуу тал юу вэ гэхээр хятад утаснд бид нар нөгөө нэг болсон болоогүй баахан програм цуулаад өчтдөг тийм ээ. Тэгэнгүүт Galaxy утсанд болохоор тийм илүү дутуу програм ерөөсө бид нар суулгаж өгдөг. Тэгээд 20 оноос хойш ерөөд анхаардаг зүйл нь S Pen болон Samsung DeX. За DeX бол дөрөвний өчтөр бид нар ярьсан. Утсаа десктоп болгож хуургадаг. Тэгээд Nox Security гэдэг нэртэй security нь байгаад байгаа. Гэтэ яг бид нэг юм за яг зүгээр шудраг хэлэхэд бол би нэг удаа Nox Security-гээр айгүй баталгаажсан гэж утсандаа айгүй итгэжсэн нэг үе байдаг. За надад ч гэсэн Samsung-ыг барьж исэн 70 series-ийг тэгээд Z series-ийг барьж исэн туршлага байдаг. Тэгээд бас Nox team амар өндөр хамгаалттай гэвэл бас тийм өндөр хамгаалтанд орохгүй шүү. Яг тэр би нэг удаас нэг жоохон хакинг төрлийн дайралтанд уцаа хэрглэж байгаа өртөжсэн. Тэгээд ингээ бодоод үзэхээр бас яг team сайн бол хамгаалттай биш. Гэтэ Монголд бол дайжгүй нэг бидний датаг бол нэг айхтар оролдоод байдгүй бас нэг тийм давуу талтай оронд амьдэрдэж штэ бид нар бас. За тэгээ хамгийн гол юм нь юу юм гэхээр Galaxy болон одоо энэ Samsung-ийн утаснуудын хамгийн одоо хам анхаардаг юм дэлгэцэндээ анхаардаг. За дэлгэцний бат бөх байдал болон дэлгэцний нейтрал хоёр дээр хамгийн том анхаарлыг одоо төвлөрүүлж өгдөг гэсэн үг. Хоёр дахь тэдний анхаардаг зүйл бол юу юм гэхээр камеранд анхаардаг гэсэн үг. Камер бол үнэхээр одоо давуу талтай. За Samsung-ийн гаргаж ирсэн одоо маш олон камертай утаснууд байдаг. Та нар анзаарах юм бол за үргэлжлүүлэн дурсамж хичээл болгож оруулахад бол Galaxy S4 Zoom гэдэг нэртэй утас байдаг гэсэн тийм ээ. Одоо ч энэ утсыг хэрэглэхэд бол маш гоё зураг авдаг хэвээрээ байгаад байгаа. Гэж бодохоор ер нь бол Galaxy гэдэг брэнд маань өөрөө бол нэг өнөө цаг үеийн хятад утаснуудтай харьцуулахад гэхээс илүү өмнөх цаг үед бол бүр үнэхээр тэргүүлэгч утаснууд байсан гэдэг нь тодорхой байгаа даа. Бүр та бүгд мэдэх бол Apple гэдэг нэртэй компани байгаа даа шүү дээ тий. Одоо утасны iPhone утасны тэгэнгүүт Apple-ийн ихэнх одоо дэлгэцээ хаанаас авдаг гэж бодож байна. Ер нь нэг ийм баримт бол байдаг шүү дээ. Galaxy брэнд болон Samsung брэндийнхэн бол Apple-ийн дэлгэцний хамгийн том нийлүүлэгчдийн нэг. За зөвхөн Samsung гэлтгүй LG ч гэсэн өөр одоо брэндүүдээс ч гэсэн утасны дэлгэц авдаг юм байл. Тэгээ өмнөх бичлэг дээр бас нэг дурдж исэн юм байсан. Та санаж байгаа би A series утсыг бол нэгэн бас яг одоогийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулбал тийм өндөр биш байгаа талаар хэлсэн. Гэхдээ энийг сайн ойлгох ёстой юм юу юм гэхээр нөгөө A series утаснууд чинь бажет утаснууд ер нь хямдхан. Тэгээ хямдхан утсанд нөгөө илүү өндөр давуу талтай бид нар утас авах гэж A series утсыг Samsung компаниас өөрөө санал болгодог. За S болон Z series-ийн хувьд бол арай жоохон өөр заяа. Ягаад тэгэхээр эдгээр нөгөө flagship буюу одоо ерөөдөө дэлхийн зах зээл дээр байгаа том утаснууд өрсөлдөх зорилготойгоор гаргаж ирсэн утаснууд байдаг. За тэгээд Samsung компани талаар бас үргэлжлүүлэн ярих юм. За нөгөө батарей гэдэг зүйл нь ерөөсөө технологийн хувьд сайжрахгүй байгаад байгаа шүү дээ. Би энийг бол бүр байнга хэлээд байгаа. За энэний нэг хамгийн том шалтгааныг бас та хэдэд тайлбарлаад өгье. За Samsung Galaxy Note 7 гэдэг нэртэй утас байсныг одоо санах баг заяа. 2016 оны үеэр. За одоогоос 10 жилийн өмнөх одоо утас гэхээр за тухайн үед одоо Note загварынхаа яасан бэ гэхээр
хамгийн том одоо C4 буюу одоо бөмбөг дэлбэлдэг утас гэдгээр алдартай болсон. За тэгээд зах зээлээсээ Note series-ийн утаснуудыг хүртэл татаж авч ирсэн тийм амар том баримтууд байдаг. Монголд хүртэл нэг залуу одоо утсаа хэд их хэрэглэнээс болоод Samsung брендийн нэг утас чихэн дээр нь дэлбэрсэн хэрэг хүртэл гарч ирсэн. За гих зэрэг ийм 10 жилийн өмнө болж исэн том хэрэгүүдээс болоод яасан гэхээр Samsung компанийн бол батарейны сайжруулалт гэдэг юм дээр маш удаан анхаарч ханддаг. Тэгээ одоо дахиад нэг л удаа батарей нэг утсанд буудах юм бол ер нь бол аюултай гэж үзээд юу ч болж магадгүй гэсэн одоо дүнэлтэнд хүрээд байгаа. Нөгөө тэгвэр намайг бас бага байхад 10 жил мэлд байхад нэг ийм асуудал гардаг гэсэн юм юу гэхээр за хитрхи одоо нөгөө утасны хэрэглээ нэгтцэн хүмүүс байгаад идэг. За тухайн одоо нөгөө литиум батарейны технологи нь бас жоохон одоогийнхоос хуучин байгаад идэг гэсэн. Хит их хэрэглээ болон утасны халалт зэрэг нь батарейны дотоод одоо бүтцэд хэлбэрийн өөрчлөлт өгөө дээшээ хөөж гарч ирдэг заяа. Тэгээ хөөгд гараад ирсэн батарейтай утсыг ингээд хог новшуултал нь хэрэгэлсээр хагаад ингээд утаснууд нь дэлбэрж исэн тийм тохиолдол мангар олон байдаг заяа. Тийм учраас нэг талаараа компани буруу байх нь хоёрт бас утасны чинь батарей тийм амар томроод ингээд асуудалд орсон байгаад байгаа бол яаралтай утас засварын газар очихгүй бол ямар ч одоо бас бидний хэрэгэлдэг утаснууд бол бомб болох боломжтой гэдэг нь бас хуваалцъя заяа. Тэгээ ерөөсөө одоо сүүлийн 2023 байна 24 оноос хойш Samsung-ийн утасны одоо гол тэргүүлэх зүйл нь дэлгэцээрээ л тэргүүлдэг ерөөхдөө. За өөрсдийнх нь чипээ хийдэг байсан. Чипээ хил үйлдвэрлэх болоо Snapdragon-ыг авдаг болсон. За тэгээ A series-ийн зарим нэг утаснууд бол одоогоор тэрхүү чипнүүдийн хэрэглэсээр байгаад байгаа. За үргэлжлүүлээд Samsung компани одоо хэрэгэлдэг одоо дэлгэцийн хэмжээсийн талаар хэдүүлээ яриа заяа. За хамгийн их хэлж ярих хэвээр PPI. За энэ хүүг нь бол Pixel Fair inch гэсэн утгатай үг бөгөө. За ингээд дэлгэцийн нэгтгэрлийг хэмжихэд одоо хэрэгтэй гэсэн үг заяа. За тэгээд ердөө утас гэлтгүү лаптопноос ихсүүлээд бүр ТV-нд хүртэл одоо энэ хүү хэмжээсийг бид нар хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээд энийг ерөөхдөө өөрсдийнх нь зүгээс төрсөөлүүлж байгаа юм чи ингээд утасны дэлгэцэн дээр юм цаас гарч ирж байна гэж бодъё заяа. Тэгээд энийг ингээд тодорхой хэмжээний одоо дөрвөлжин өнцгөд хувааж агаад татаж үзээд ингээд гарч ирж байгаа ингээд нарийн зураас доторх пикселний хэр илүү нарийн оновчлолтой гардаг вэ гэдгийг PPI гэж яриад байгаа юм байна. Тэг хичнээн татсан ч гэсэн одоо хичнээн бүр өндөр нэгтрэлтэй зүйлийг үүсэн ч гэсэн нарийн зүйлээрээ ингэж гарч ирж байгаа гэдэг нь цаашдаа ингэж томроод ирэхээр бидний нүдэнд орж ирэхээр маш одоо нарийн харагддаг гэсэн үг. За үргэлжлүүлэн одоо Samsung-ийн энэ дэлгэцний PPI гэдэг хэмжээсээр нь утаснуудын бид нар жигсаах юм бол за S25 бол өөрөө 416 PPI. За S25 Plus бол өөрөө 513 PPI. S25 Ultra 500 Plus одоо PPI-тэй гэсэн үг заяа. За үүнээс үргэлжлүүлээд S24-т бол 416, S24 Plus-т бол 513, тэгээ S24-т 505, тэгээд SZ Flip Main-д бол 416, Flip 5 Covered-д нь болохоор 306, тэгээ Fold 5 эдэрт 374, тэгээ Z Fold 5 болохоор 401 PPI зэрэг багтсан байдаг. За эндээс үзэхэд бол ер нь 500 авчихсан одоо PPI-нуудыг бол хамгийн шилдэг PPI-тэй гэхийг зүгээр баг. За foldable утсанд бол иймэрхүү зүйл арай шингэхэд яриг эрт байгаад байгаа. Тийм учраас дандаа 400-аас доош PPI-тэй байгаад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ хүү одоо бид нар утсыг сонгож байгаа гэдэг нь өөрөө нэг 120 Гц 140 Гц-ийн дэлгэцнээс гадна бас бид нар ойлгох хэрэгтэй юм байна. За тэгээ refresh rate гэдэг чинь өөрөө тэгээд ингээд дүрс солигдох одоо пакет солигдох эсвэл клипнүүд нь ингээд солигдох одоо энэ зайд одоо хамгийн өндөр хурдтай солигдож байгаа л ер нь гэрцэг л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр илүү одоо мэрэгжлийн геймер заяа одоо илүү нүдний хурд нь илүү таарсан. Бид нар өмнө ярьжсэн та нар санаж байгаа бол Zuvi брендийн дэлгэцийг ярьжсэн шүү дээ. Тэдний дэлгэцнийх ер нь refresh rate-н дээр нэмээд юм нүг дэлгэцийн технологиуд байгаа гэдэг тий. Тэгвэл яг л энэ одоо гар утасны одоо геймерүүдийн хувьд бол за дэлгэцний технологи нь бас айгүй чухал гэсэн үг заяа. Зүгээр одоо дотор нь ажиллаж байгаа юмнаас хамаарат. Тэнгүүд яг энэ бас яг тоглоомн дээр ч гэсэн тэр нөө гар усны тоглоом дээр ч гэсэн тэр нэг нарийн байдаг тэр яг торгон мөчүүдийг харж авахын тулд бас амар өндөр PPI-тэй дэлгэц хэрэглэх ёстой гэдгийг би нөө сануулах гээд ингээд та нарт хэлээд байгаа ялбар. За Samsung утас бол угаасаа хардверээр барахаа болцсон заяа. Угаасаа амар үнэтэй заяа. Яг хятад утаснуудтай харьцуулах юм бол хамаагүй үнэтэй заяа. Гэхдээ дэлгэцний технологиор идэр арай ялагдаагүй байгаад байгаа хөөе. Хамгийн амар юм нь. Тэгэхээр энийг одоо баталгаанд басан Z утаснууд байна, S утаснууд байна. Зэрэг энэ хоёр одоо брендийн загвараас флагшипүүдээс нь харахад л одоо бүх юм ойлгомжтой болж эхэлж байгааз. Тэгээ тоглогч нарын хувьд бол одоо Samsung-ийн утсыг сонгох бас нэг шалтгаан энэ болчиход байгаа гэсэн үг заяа. Яагаад тэгэхээр яг энэ талаараа энэ одоо яг Samsung-ийн утасныхаа хамаагүй илүү байгаад байна л та. Тэрнээс биш бид нар ингээд цэнэглэх болон ингээд өөр одоо босоод одоо хардверийн үзүүлэлтөө. За яг хуу камер бол маш дайггүй хэврээ байгаад байгаа заяа. Яагаад ингэж дайггүй санагдаад байгаа гэдэг гэхээр та нарт хэлэхэд шүү дээ. Нэгт софтвер айгүй сайн байна. За ингээд бидний дарсан зургийг л айгүй гоё цэвэрлээд ингээд бид нарт яг ингээд ийм гоё дэлгэцэн дээр тааруулаа харуулчихаар угаасаа хажуудлынхын сайн камерт утаснаас ч илүү бид нар хараад байгаа гэсэн үг байхгүй юу?
Тэнгүүд 1000 сайн камертай байлаа гэхэд та нарын утасны дэлгэцэн дээр харагдах байдал нь өөр заяа. За та бүгд бас нэг ийм туршилт хийж үзэх юм бол бүр ойлгомжтой болно заяа. За уцаараа дарсан зурага компьютер руугаа оруулж ирээд арай нэг хоёр өөр одоо хоёр өөр утсаар зарсан зураг штэ. Компьютер дээр орж ирээ компьютерийн дэлгэцээр хараад үзтээ. За эсвэл ингээд гэр чинь өндөр зэрэглэлийн одоо зурагттай хүмүүс байдаг бол одоо бүр өндөр нэвтрэлтэй зурагтай хүмүүс байдаг. Тэр зурагтан дээр хоёр өөр утсаар дарсан зураг ингээд нэг яг харуулад үзтээ. Тэгэнгүүт энэ яг утасны яг ингээ камерны чанар гэдэг ил баг илүү харагдан заяа. Юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ингээд утас хэрглэж байгаа хүн өөрөө та нар яаж бодсон утасныхаа дэлгэцийг хараад утасны дэлгэц сайн дарсан зураг сайн байна уу муу байна уу гэж хэлнэ шүү дээ. Эсвэргээрээ утасны дэлгэц нь муу мөртлөө камерын сайн байдаг усны зөндөө байдаг байхгүй. Тийм утаснууд бол Samsung-ийн утаснаас мега өндөр камертай байлаа гэд бидэнд тийм мэдрэмж төрүүлж чадахгүй гэж хэлэх гээд байгаа юм. За харин хоёр дахь хамгийн том давуу тал бол энэ утасны одоо дэлхийн нийтээр хэрэглэх чадвар гэдэг нь айгүй өндөр байгаад байгаа гэсэн үг. За ийм байт юм бэлээ бас нэг юм сонслоо би сая Reddit-аас нэлээ ухаж хагаад. За хятад утасны өвс бол ер нь бол амар restricted төвөгтэй гэдэг те. Гэхдээ хятад утасны өвсний хөгжүүлэл нь хятад утасных нь одоо загварууд дээр илүү шингэсэн байт юм байна л та. Тэгэхээр бид нар яаж ч бодсон хятад утасны өвсийг глобал дээр нь хэрэглэх юм бол амар олон давуу тал алдсан юм байна заяа. Тэрнтэй адилхан Samsung-ийн утсанд бол тийм юм байхгүй байгаа нь айгүй гоё. Тэгээ угаасаа нэг 2 4 5 жилийн өмнө гаргачихсан утаснууд нөө өөрөө бас нэлээд сайн утаснууд гаргасан дэлгэцэн технологи нь баг тухайн үеийн утаснуудаас нэлээд төрүүлж исэн болохоор одоо ч үед хэрэглэхэд асуудалгүй. Тийм учраас ч тэр A70 series, 50 series эдрийн утсыг одоо хэрэглэх юм бол ер нь бол ямар ч одоо сүүлийн үеийн утастай харьцуулахад дэлгэцэн хувьд бол хоцрогдохгүй болчиход байгаа гэсэн. Ихэнх хүний хувьд бол нэг айхтар тоглоом тоглох зорилгогүй, утсаар ярих, бичлэг үзэх тэгээд нэг юм энгийн хэрэглээндээ хэрэгэлдэг тийм ээ. За энгийн хэрэглээндээ хэрэгэлдэг утас авж байгаа хүний хувьд бол 70-аас болон 50 series-ийн одоо бүх загварыг одоо үед хэрэглэхэд ер нь асуудал байгаа. За миний оруулсан бас нэг бичлэг байдаг. Тэр бичлэгийг та нар үзсэн бол ер нь бол ойлгож байгаа байх. Тэгээ илүү нэг шин технологи шингээх одоо ер нь бол угаасаа л ямар ч брэнд хоцрогддог. Тэгээд энэ бол яг энэ цаг үед Samsung бол хоцрогдсон гэж хэлье да. Тэгээд гэхдээ дэлхийд даяар хэрэглэхэд бол асуудалгүй. Ягаад гэхээр одоо та олон улсаар их яваад үзэх юм бол заяа өөр утаснуудыг бариад жишээ нь хятадын Huawei Mawei гэдэг утсыг бариад гадуур одоо ингээд өөрөө орн 2 3 орноор ажилдаг хүн байж болно шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бол яадгийн ихээр ингээд 2 3 орноор яваад ингээд утас чинь ямар нэг байдлаар дэлгэцэн хараа гимтээд эвдэрх юм бол та нарт хятад утсан чинь зориулсан суппорт ерөөсөө олдохгүй заяа. Харин эсвэргээрээ бид нэр Samsung утасны одоо дэлхийд даяар ингээд төгсөн байдаг чадвараас нь одоо харах юм бол хаач одоо очсон чи энэ утасны сервисыг авч чадна. Тэгээ дээр нь нэмээд энэ утасны одоо operation system нь өөрөө дэлхийд даяар амар асуудалгүй ажилладаг болохоор ямар ч улсын програм, ямар ч улсын одоо юмнууд дээр амар сайн ажилладаг заяа. За тэгээд та хэд одоо манай төрийн програмуудыг ч гэсэн харах юм бол зарим нэгэн одоо програмуудын хятад утсан дээр дэмжлэг нь айгүй сул байгаа дагааг та нар анзаардаг тий. Зарим нэг юм давж өгч болохгүй. Айгүй ядаргаатай ингээд нэг тийм манай сүүлийн үеийн гарч байгаа програмуудын ер нь хоршиж ажиллаж чаддаггүй шүү дээ. Тэгтэл Samsung-ийн утас бол хажууд нь яг ингээд зүгээр ингээд ажиллаад идэг байхгүй бүр гиндагаад ажиллаад байна заяа. Тэр л ингээд хамгийн том учир болчоод байна л та. За тэгээд та бүгд энэ хүртэл за өнөөдрийн бичлэгийг үзэж суусан бол баярлалаа. Тэгээд үнэхээр бас сонирхолтой бичлэг болсон гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та хэдийн энэ бас Samsung-ийн утсыг бас яг яагаад сонгох хэрэгтэй гэдгийг ойлгох нь зөв бах. Эндээс л үзэхэд. За үргэлжлүүлээд S series-ийн бичлэг рүүгээ орцгоё. Тэгээд өнөөдөр Samsung-ийн энэ утасны ямар нэгэн асуудлыг ямар ч гэсэн яриад өгье тэгээд. Тэгжийтэл тэгээд цаашдаа болох биз. Нэрээ нэмээд дээр нэмээ нөгөө AI-ийг бас хэлэх юм байгаад байгаа юм билээ заяа. За энэ сарны зураг авдаг дээр энэ AI ер нь бол амар ажиллаад байгаа юм билээ. Тэгээ сонноос. Тэгээ ягаад тэгэхээр сарны зураг авахаар бид нэр сарны зураг аваад ийн гэж бодоод байгаа юм хүртэл энэ сарн дээр чи юм ингээ камерын дээр нь ингээ сүйрлээ дахиад AI гаргаад сарны зураг дээр нь ингээ үрж ингэж гаргаад байгаа тийм асуудал байгаад байгаа юм билээ шүү. Аль ч одоо брендийн утсанд ямар ч ялгаагүй бүгдэнд нь. Тэнгэрийн зураг авах ч гэсэн ер нь бол яг ижлэх юм зөө. Бас л AI ажиллаад байгаа гэсэн үг. Ингээ бид нарт тийм авцсан юм шиг харуулж байгаа тийм зурагнууд бас их байд юм билий. Тэрэн дээрээс нэмж хэлэх юм.